За Монголын төрийг 44 жил удирдсан Батмаг Даян хааны төрсөн нутаг Хүү цагаан дээрс Ихвэ гаргалант гээд Алтай улсын үргэлжлэл болсон говь уран сайхан уулаас урагших өргөн удам нутагт 30 гаруй лицензүүд олгогдсон Ихвэ гаргалант Ихэрэн уул гээд энэ сайхан газар нутгууд дээр эдийн засгийн адуурчд гэж нэрлэдэг эдийн засгийн адуурчд нэрлэдэг гадны хөрөнгө оруулалт нэрээр өмнө үеийн газар нутгуудаар бол лицензээр эзэмшиж байгаа. Тэгээд энэ одоо хүслийн гүйцэхийн тулд энэ лицензүүдийг ам оруулахын тулд Хонгор мөртийн хөтөл цагаан дэл уулаар бомб гаргуулах 2014 оны 46 дугаар тогтоолыг гаргасан байдаг. За 46 дугаар тогтоолыг бол хууль бус гэж бид нар харж байгаа. За улсын хурал дээр ажлын хэсэг байгуулах цагаан дэл уулаар бомб байгуулах 44 дугаар тогтоолыг хүчингү болгох ажлын хэсэг байгуулах гэж 33 мянган гарын үсгийг өмнө говьчууд цахим гарын үсгийг эхлүүлж байна. Тэгээд энд цахим гарын үсэгт өнөөдөр Өмнөг аймгийн Хүрмэн, Номгон, Хаан онгор сумдын малчтын төлөөлөл мортойгоо хүрэлцэн ирж 99 мортон төв талбай дээр бид цуглаж байна. Ингээд нийт говьчууд 5 хүүхдийг, Монголын ардын 5 хүүхдийг цахим гарын үсэгт нэгдхийг уриалж байна.